За, ерийн тал буюу гадаад агуулгад хэрхэн ачаа бүртгэх заавар идэг оруулж байна. За, түгээ эдмийн ап руу орно. За, үүнд ирээнд байгаа гадаад ажлынх аккаунтаар нэвтэрч орно. За, ингээд нэвтэрч орно. За, тэнгууд ачааны зэгсаалт харагдаж байгаа тийм. За, энэ бүртгэгдсэн байгаа ачаа бол хэрэглэгч өөрөө Pinduoduo юм уу, Taobao юм уу, онлайн дэлгүүрээс өөрөө ингээд ачаагаа захиалаад ачааны кодыг оруулаад ингээд бүртгэгдсэн байгаа ачаа гэсэн үг. За, хэдүүл одоо энэ ирсэн ачаа ирсэн ингээд бүртгэж үзье. За, 100 526 баркодтай ачааг агуулгад ирсэн байна гэд бүртгэж үзье. За, бүртгэгдээ саяны нэмэлт товчийг даснаа бид баркод уншуулах цонх нэгдэнэ. За, үүндээ ачааныхаа баркодыг уншуулад өгнө. За, тэгэнгүүт ингээд утас нь автоматар орж ирээд баркод нь орж ирээд ингээд ачааны мэдээлэл хэсэг орж байгаа тийм. За, энэ тэмдэглэл дээр нь лэл гэж бүртгээд өгье. За, энэ эзэлгүүн энэ шингийг энд оруулж өгөх шаардлага байхгүй. Админы хэсэгтэр тооцоо бодох үед оруулаад өгч болно. Веб хэсэгтэр. За, мэдээж ачааныхаа зургийг оруулна. За, ийм ачаа гэдэг ингээд зургийг оруулаад өгнө гэсэн. За, үүний дараагаар засварлах дарснаар бид хэрэглэгч бүртгэсэн ачааг амжилттай агуулгад түлээ авлаа. За, одоо хэрэглэгч бүртгээгүй ачаа агуулгад ирсэн байна тийм. За, тэгэнгүүт дахиад энэ нэмэлт товчон дээр тараад өгнө. За, баркодыг цонх нэгдэнэ. Код уншуулад өгнө. За, тэгэнгүүт ганцхан баркод уншуулсан ачаа үсэг цонх үсэж байгаа тийм. За, энэ хэсэг дээр ачаан дээр ирсэн хүний утасных нь дугаарыг оруулаад өгнө. За, тэмдэглэл оруулаад өгнө. Зураг дээр нь тэр ирсэн ачааных нь зургийг ингээ оруулаад өгнө. За, ингээд хадгалах дарснаар хэрэглэгч бүртгэсэн ачаа болон бүртгээгүй ачаа агуулгад ирсэн үед бид агуулга дээр амжилттай хүлээж авдаг боллоо.